Сайн байцгаана уу интернет технологийн орхотнуудаа Techforum подкастын гинтийн нэгэн дугаар та бүхэнд хүрж байна. Энэ ямар учиртай вэ гэхээр яг одоо бид нар монголчуудаараа нийтээрээ амралтын горимтой байгаа. За та бүхэн зуны амралтаа сайхан өнгөрүүлж гин үү, сайхан наадж гин үү гэж энэ удаагийн подкастаа эхлүүлж байна. Тэгээ өчигдөр технологийн салбарт нэлээд чухал маш том хөдөлгөөнийг авчирч болохоос нэгэн үйл явдал технологи загвар танилцуулагдсан байгаа. Тэгэхээр та бүхэн бас энэ мэдээллийг харсан бах. OpenAI компани өөрсдийнхөө 5 дугаар үеийн хэмнэл оюуныхаа загварыг танилцуулсан байгаа. Тэгэхээр энэ чухал үйл явдлыг урьтаад бид нар яг ийм аудио хэлбэрээр анхны дугаараа хүргэж байна. Тэгээд бас ийм технологитой холбоотой гинти үйл явдлууд гарвал та бүхэнд бас ийм шуурхай хэлбэрээр аудио байдлаар бид нар өнөөдрийнхөө дугааруудыг бас хүргэсээр байх болно. Тэгээд өнөөдөр надтай хамт Mobicom корпорацийн хэмнэл оюуны инженер, машин сургалтын инженер тийм инх манлаа битээр байна. Тэгэхээр та бүхэн бас манай суваг дээрээс битээрийн өмнөх подкастын дугаарыг харах боломжтой. Тэгээд орой мэндийг хүргэе. Орой болсон мэндэ. Тийм, орой мэнд. Сайн байцгаана уу? Тэгэхээр GPT-5 өчигдөр манай Улаанбаатарын цагаар шөнийн 1 цаг үед танилцуулагдлаа. Тэгээд ер нь бол яг одоогийн байдлаар сошиал медиа дээр бүх орны хэл дээр ер нь GPT-5-ын талаар л хүмүүс ярьж байна. 700 сая хэрэглэгчтэй болсон байна. Хэдхэн сарын дотор ер нь бол 22 оны 12 сар танилцуулагдсан гэдэг чинь хараахан 33 жил үрээгүй 33 байна уу тий 4 сарын дотор. Тийм. Алтман юу гарч ирэхдээ ирсэн шүү дээ тий. 36 сар гэсэн лөө. Тийм. Тэгээд тийм 32 сар юм байна. Тэгээ 32 сарын дотор ер нь 700 сая хэрэглэгчтэй болно гэдэг маань бидний одоо өдөр тутамдаа ашиглаж байгаа сошиал медиа платформудад энэ зэрэгцэж ирсэн гэсэн үг. Одоо энэ Facebook, Instagram чинь тэр бом хэрэглэгчтэй байгаа тий. Тэгэхээр ийм гайхалтай бүтээгдэхүүн дээр цоошин шинжилэлт орж ирсэн байгаа. Тэгэхээр GPT-5 юун түрүүнд ер нь чамд ямархуу санагдав? Сэтгэлээ эхлэв болсон. Тийм. Надад бол бүр үнэхээр хурдан санагдсан ямар ч ихний байдлаар бол 4 өдрөөс бол хамаагүй хурдан. Тэгээд ашиглахад ер нь бол үр дүнгууд ч гэсэн дээр нэлээд сайжирсан байдалтай бол харагдсан. Энгийн өдөр тутмын хэрэглээнд ашигладаг байдал дээр бол тийм. Тэгээ өчигдөр арай бол яг нэг цагийн үед яг үзээ суужсэн. Тэгэл вау гэл яасан да. Тэгэхээр ерөнхийдөө бид хоёр ингээд ChatGPT-гийн өөрсдийнх нь гаргасан тэгээ OpenAI-ийн зүгээс гаргасан одоо нийтлэлтийн дарааллын дагуу бид хоёр ер нь яг ямархуу хэмнэл оюуны загвар гараад ингээд дэлхийн нийтээр шуугаад яриад байна гэдэг зүйлийн талаар ярилцах болно. Тэгэхээр нээлтийн ихтгэл дээр компани гүйцэтгэх захирал үүсгэн байгуулагчдын нэг Сэм Альтман тий. Сэм Альтман PhD төвшний хэмнэл оюуны загвар гэдгийг бол өөрөө аль биесээр хэлсэн байгаа. Тэгэхээр яг маш олон медийний сайтуудаас та хэд ч гэсэн харсан бах яг энэ PhD төвшний хэмнэл оюуны загвар гэдэг мэдээллүүдийг айгүйх ашиглаж байгаа. Тэгэхээр яг энэ өөрсдөөс нь гарсан их сурвалж учраас ер нь яагаад ийм төвшөнд ирсэн, яагаад ийм төвшөнд үнэлэгдэж байгаа юм бэ гэдгийг үгээр та бүхэнд ойлгуулахыг хичээх болно. Тэгээ хамгийн ихэнд бүх загваруудаар нэгтгээд нэг болгож байгаа тий. Тийм өмнө байсан 4 мини нано гэдэл одоо амар олон хэлбэрүүд ирсэн шүү дээ. Нэг юм технологийн одоо нэг хүмүүсийн гаргасан л юм шиг тий амар жоох хэцүү. Ингээд яг аль нь илүү сайн, аль нь юу юм ингээд тухайн таск бүр дээр ер нь бол нэг юм сайн байгаад ирсэн шүү дээ. Аль нэг тасн дээр reasoning task дээр илүү сайн ч юм уу байсан болвол одоо ер нь бол бүгднийг нэгтгэхэд тэгээд дотроо гол нь бид нар яг дотроо ингээд мини нано гэд хөлбрүүд бас байгаа юм билээ. Medium тэгээд pro хөлбөр гэнтэр гээд байгаа юм билээ. Гэхдээ тэдэрлүүгээ бид нар ингээд сонгох шаардлага болсон. Тэрийг шууд өөрөө автоматар тухайн тасктаа зориулаад солиод юу яадаг хийх боломжтой болсон байгаа байхгүй. Хуучин нүуний хайбрид модельүүд клаудын гаргаж ирсэн модель гэсэн юм хөөд тийм штэ. Reasoning болон энгийн таск гэдгээ өөрөө ялгаад хийцдэг болсон. Одоо тиймүүд энэ бол бүр илүү дараагийн төвшин рүү очиж байна л гэж хараад байгаа. Тэгээд хамгийн ихэнд бас онцлог зүйл хурд тий. Тийм. Хурд бол бүр үнэхээр амар сайжирсан лээ. Та хэд яг энэ подкастыг сонсож байхдаа ч гэсэн хэрвээ яг одоогийн байдлаар GPT-5-ыг туршиж үзээгүй бол за компьютер ч юм уу утсан дээрээс ч юм уу юун дээрээс ч хамаагүй ChatGPT рүү оронгуутал шууд бүх газар одоо нээлттэй нэгдсэн байгаа тий. Тэгэхээр
та хэд ер нь өмнө нь ChatGPT ашиглаж байсан туршлага байгавал шууд л асуулт асуугаал ямар хурдан болцсон юм бэ гэдгийг нь л одоо би жишээ нь ингэдэг байсан байхгүй одоо deep search дээр нь ч юм уу эсвэл ямар нэгэн юм хайчаад тэгээд нэг жоохон удаан хугацаанд ингээ асуултаа авах хэрэгтэй бол би нэг утсан дээр мессеж ирсэн байна уу эсвэл нэг Instagram мэдрийг ингээ шалгадаг байсан байхгүй. Тэгээ өнөөдөр GPT 5-ыг хэрэгжилж байхдаа нэг ингээ уцаа шалгах хооронд бараг уцаа нээгээгүй байхад ингээ миний асуултын хариултыг өгчдөг хэмжээний тийм хурдтай болсон байна. Тэгэхээр энэ нь бол загварын чадвартай холбоотой нь уу эсвэл цаадлын дэд бүтцтэй холбоотой юу? Чи юу гэж бодож байна? Би бол аль аль тал нь хийж болно л доо. Тэгээд өөртөө яг тэрийг бол мэдээж нууцлсан байгаад байгаа. Ер нь бол сүл дэлгэхээ болчихсон шүү дээ. Тэгэн гот чинь цаанаа яг нэг моделийн хэмжээгээ бууруулад илүү ухаалаг болгосон уу, параметруудыг илүү сайн ажилласан уу гэдэг ч юм уу. Тэрийг нь бол сайн мэдэхгүй. Гэхдээ ер нь бол сүлд Google-тэй гэрээ хийсэн гэдэг гисэн шүү дээ, тий. Google Cloud-ыг ашиглана гэдэг. Тэгэн гот энэ бол ер нь бол яг дэд бүтцээр буй жипүүгээр л затсан байх. Энэ хурдны хувьд би бол яг тэгж л таамаглаж байна. Тэгээ жипүүтэй холбоотой нэг апдейт байгаа. OpenAI дээр тэгээд Google-ийн Cloud-ыг бас гэрээ хийгээд Google-тэй гэрээ хийгээд Cloud-ыг ашигладаг болсон байгаа. Тэгэхээр Microsoft-ийн Azure үлэн технологийн систем дээр за мөн Google-ийн Cloud гэдэг энэ одоо яг дэлхийд 2 3 дугаарт ирэмлэгдэж байгаа юм Cloud технологиг ашиглаад арталт нь ChatGPT ажиллаж байгаа гэхээр мэдээж дэд бүтцийн хувьд бол бусад хэмэл оюуны чатботуудтайгаа харьцуулахад бол дараагийн түвшинд ирчихлээ тийм. Тэгээд бусдыгаа бодвол угаасаа нөө хэрэглэгч амар өндөртэй. Тэнгуү чипүүний шаардлага угаасаа өснө. Тэгээ одоо ингээд энэ 700 сая хэрэглэгчтэй болчлоо гэдэг чинь тэнгуү чинь тэдрийг одоо сургах гэдэг бол нэг өөр хэрэгтэй модулийг яг босгоо сурах гэдэг нэг өөр. Сураад гараад ирсэн модулийг биднэрт хүртээмжтэйгээр ингэж хурдан ажиллуулна гэдэг бол бас нэг өөр хэрэг бол явчихсан. Тэгээд хурдны хувьд бол хуучин нэг стрим хийн гэдэг л дээ. Модуль яг нэг үг генерит хийхэд тэрийг нь шууд тухайн хэрэглэгчд харуулдаг шүү дээ. Энд чинь бол ингээд нэг бид нар ингээд нэг асуулт асуунгууд пад гэж гараад ирдэггүй. Нэг үгээрээ ингээд гарч ирдэг байсан шүү дээ. Ер нь бол тэгдэг л дээ. Одоо тэгсэн чинь GPT 5-ыг хариулт нь бол нэг үгээр ингэж бичигдэх биш. Бүр ингээд юу зогцлоор ингэж гарч ирээд байгаа байхгүй. Тэнгууд ч бүр ингээд энэ юу болчихоо гэх үнэхээр гайхсан тэр хэсгийг бол хурдны хувьд бол үнэхээр яг сайжирсан. Хурдны хувьд бол үнэхээр сайжирсан байна. Тэгээд илүү ухаалаг болсон байгаа гэж өөрсдөө бол хэлж байгаа. Яг одоогийн байдлаар OpenAI-с хэлж байгаа зүйл нь болохоор юу вэ гэхээр дэлхийд дээрх хамгийн ухаалаг хэмэл оюуны загвар бол GPT 5 гэд буюу одоо Gemini 2.5 Pro хамгийн сүүлийн хүчирхэг загвар нь тий. Одоо Grok 4 байна тий. Сая бас Grok 4 бас өнгөрсөн сар гарахад бол ер нь бүх одоо бенчмаркуудыг битээрээс бенчмаркуудыг ярина тий. Тэгэхээр бенчмаркуудыг бүгднгийн рекордыг нэвдсэн байгаа тий. Grok 4. Тэгээ Grok 4-өөс илүү сайн ажилладаг гэсэн үг. Нөгөө талаасаа Anthropic гэдэг стартап байдаг. Тэгээд энэ Anthropic стартап нь бас OpenAI-д ажиллаж исэн хуучин инженеруудын үүсгэн байгуулсан стартап. Бидний бас cloud гэд хэмэл оюуны загварын хамгийн сүүлийнхаас нь бас илүү сайн гих мэтчлэн. Тэгэхээр чи энэ ухаалаг болсон гэдэг дээр нь ер нь хэр юм шиг байна. Нэг хоногийн туршлагаас авалцсан. Тийм ер нь нэг хоногч бас хүрээгүй л ашиглаж үзсэн тийм. Гэхдээ ер нь бол үнэхээр сайжирсан билээ. Би яг бенчмаркуудыг нь хараад бол угаасаа бүгднгийнх нь хамгийн дээр үлээ. Би бенчмаркуудыг харсан чинь ер нь бол хуучин хөлбруудаас бол бүр хэд их илүү. Сүүл Gemini 2.5 Pro эдгээр бол гарч ирэл бол бүүн болсон шүү дээ. Тэгж яхад сүүл Grok гарч ирэл бас бүр үнэхээр амар болж ийн гэлжсэн. Одоо яг энэ ингээд том giant компаниуд хоорондоо яг ингээл модулийнхаа хурдаар тэгэл үзүүлэлт илүү ухаалаг болох гэдэг дэр бүр ингээд биенийхээ дээр гараал ингээл өсөлтөлдөл байна да. Ухаалаг болох дээр би нэг шүлэг бичүүлж үзсэн. Тэгээд дашторжийн, нацагдоржийн од гэдэг алдартай шүлэг байдаг. Тэгээд тэр шүлгийн хэм маягтайгаар роботын тухай шүлэг бичээч гэдэг нэг юм промпт бичээд тэгээд ингээд үзсэн чинь ер нь бол айгүй дажгүй шүлэг бичсэн. Тэгээд надаа бас айгүй хамгийн таалагдсан хэсэг нь юу байсан бэ гэхээр би та хэд 2 мөртийг нь уншиж байна. Надаа 4 бадаг бүхий 16 мөрт бичсэн байгаа. Тэгээд хүүтэн гангийн дотроос хүмүүнлэгийн дулаан хайна гэдэг. Яг нэг тэгээд робот ч өөрөө төмрөөр хийгдсэн нэг тийм хүүтэн зүйл те. Тэгээ эндээсээ ингээд хүн илүү нэг юм дулаан юм
робот бас ингээд илэрхийлэх боломжтой шүү гэдэг санааг хүртэл гаргаж өгсөн надад илүү сонирхолтой санагдсан. Яг энэ мэтчлэн за илүү creativity байдал дээрээс бас ухаалаг гэдэг нь бас илүү ажиллах юм болов уу гэж харагдсан. За дараагийн ярилцах хамгийн гол сэдв бол өчигдрийн танилцуулга дээр нэг цаг гарангийн танилцуулга дээр хамгийн их яригдсан зүйл нь мэдээж кодинг ба тий код бичих чадвар байгаа. Тэгээд код бичих чадрын хувьд бол мэдээж хэмэл оюуны загваруудын хамгийн гол байнуудын нэг гэж хэлэхэд болно. Тэгээд хин нь хамгийн сайн код бичиж чинь, ер нь хин нь технологийн салбарыгаа дараагийн түвшинд авчирч чадчихна гэдэг нь л айгүй чухал байна. Тэгээд сүүлийн саруудад бас технологийн том компаниудын гүйцэтгэх захирал үүсгэн байгуулагч нарын яриануудыг сонсоод байхад технологийн компаниудад бичигдэж байгаа нийт кодны 20-30%-ийг нь AI бичиж байгаа. Salesforce дээр заяа. Salesforce-ийн нийт кодных нь бүр 50%-ийг фаундер нөөрөө ярьж байгаа байхгүй 50% ингээд AI бичиж байгаа. Ийм төвшөнд ирсэн байгаа. Тэгээд 3 жил болоогүй 3 жилийн дотор ийм төвшөнд ирсэн байна. Тэгэхээр кодны хувьд GPT-5 ер нь нэлээд маргаан дагуулдаг шиг байна тийм. Кодны хувьд бол би яг өнөөдөр яг кодн дээр би нөгөө Copilot ашигладаг GitHub-ийн. Тэгэнгუთ яг ашиглаад үзсэн. Гэхдээ яг нөгөө нэг түүлийнхаа юу зохицуул цаанаа яг нөө ревю гэдэг хэсэг дээр л байлээ л дээ премиум дээрээ ч гэсэн. Тэнгуут клаудыг бол арай гүцэхгүй байдаг. Клаудын 4.1 гэдгийг арай гүцэхгүй байдаг. Тий опос эдрийг арай гүцэхгүй байгаад байлээ. Гэтээ тэрийг явандаа нөө нэг яг одоо нөө код бичдэг нөө нэг програмын чи ID гэдэг байхгүй. Яг код бичих зориулсан тэрнтэйг хийрсэн оршиж ажиллаж байна. Тухайн таскаа хийрсэн задлж яаж байна. Agent мод нь юу нь яаж байна гэдэг талаас нь талаас нь харж ижил гарах байх. Одоохондоо л гэхдээ асуулт хариултын алдааг кодн дээрээс олохын хувьд бол ер нь бол cloud эдрээс бол дутхгүй лээ. Agent модынхоо хувьд бол яг нэг юун дээр ChatGPT рүү ороод бичих бол бас нэлээд сайжирсан. Гэхдээ яг нэг нэмэлт төлөвүүд дээрээ бол яг амарсаа хөгжөөгөл харагдаж байгаа. Ер нь бол cloud-ыг арай гүцэхгүй байгаа код талтаа бол. Өчигдрийн тэгээд танилцуулга дээрээс харж байхад ер нь 2 минутын дотор 400 300 мөртөө кодуудыг ингээд маш хурдан генерейт хийгээд гараад ирж илэн шүү дээ тийм. Тэрийг анх бол яг cloud-аас л яг тэгж харж ирсэн л та. Cloud одоо бол яг өмнө нь бол яг тэгж чаддаг. Одоо ч гэсэн чадчихлаа ер нь. Тийм. Миний бас нэг айгүй сонирхсан зүйл нь тэр нэг 3D симуляцийн нэг хэсэг байсан тий. Тэр бол бүр амар сонирхолтойсэн. Тэрийг хийж чадчихна гэдэг бол бас үнэхээр тэр бол яг хамгийн амар хэсэг нь байсан. Одоо би нэг сүүлд нөгөө нэг Google I/O гараад тэгээ GPT 2.5 Pro гарсны дараа нөгөө нэг номод амраатай ярьжсэн байхгүй. Тэгээ тэр үед амраа надаа юу гэж тайлбарлаж байсан бэ гэхээр яг одоогийн байдлаар хэмэл оюунуудын хамгийн хэцүү хийх зүйл нь 3D байгаад байгаа. Тэгээд ялангуяа ийм симуляци холбоотой юмнуудыг гэдэг ч юм уу. Тэгж тайлбарлаж байсан байхгүй. Тэгэхээр яг ийм симуляцийг тэгж хийн гэхээр одоо оюутан залуучууд өөрсдийнхөө хийж байгаа туршилт муршилтын симуляцуудыг хийдэг болох юм шүү дээ. Харин тэр бол бүр амар нээлттэй боломжтой болчихсон. Хоёрхан промпт чинь. Харин тийм. Тэнгууд би оюутан байх цаг үе бодонгоч би оюутан байхдаа зөвхөн нэг снэк хийх гэж л 2-7 хонддог байсан байгаа байхгүй. Тэгэл хэдэн мянган мөр код хичээл амар заваал идэг байсан чи одоо зүгээр л хэдхэн промптоор тэгсэн бүр 3D тийм загвар гаргаж авна гэдэг бол яг нэг би яг сайн санахгүй юуны Alibaba-гийн модель чинь Queen лөө. Queen-ийн яг 3D модель генерейт хийдэг загвар байдаг. Яг тусдаа ингээд. Яг тэрийг бол ашиглаж үзчихсэн. Тэр бол бас амар гоё юм бэл. Яг ерөнхийдөө ингээд зураг генерейт хийгээд хийсэн генерейтлсэн зургийг 2D зурагнаас 3D модель босгож ирээд тэрэн дээр шууд юу зоогоод өнгө бодог өгөөл тэгээ ингээ 3D модель гаргаж ангуудаа тэрнгээ ашиглаад тоглоом янз бүрийн юмнууд тэр ингээ оруулах боломжтой. Тийм яг тусдаа тийм модель бол байсан. Тэр ихтэй тэр бол ийм яг specific task дээр л ингээ төгжүүлсэн модель байгаа. ChatGPT 5 бол өөрийнх нь зүгээр дотроо тэгж хийж чадчихна гэдэг бол тэр гэхдээ курсорыг ашиглаад байх шигсэн тий. Курсор дээр яг курсор чи өөрөө код бичдэг agent програм гэсэн үг шүү дээ. Програмистууд зориулсан. Тэн дээр хийж ин тэрийг хийж чадчихна гэдэг бол тэр бол үнэхээр. Тий. Тэр бол үнэхээр сонирхолтой байсан. Тэгээд миний зүгээр юм санагдсан зүйлсүүд нь одоо жишээ нь энэ шинжлэх ухааны суур ангиудад сурдаг юм оюутан залуучууд тий
ийм Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн талаарх датануудыг тэн дээр тавиад ингээд симуляцийг хийдэг ч юм уу те эсвэл одоо 100 боллоо гэж бодонгууд тэр 100 нь ер нь цаг агарын нөхцөл байдал нь яаж харагдчихээн одоо салхиныхны урсгал яаж орж ирж ийн гэдэг тэр симуляцуудыг бид нар ингээд хичээлийнхаа их сургуулийн төвшөнд одоо хийх боломжгүй шүү дээ ер нь л те. Тэгэхээр тэрийг ингээд ийм химлоины загвар ашиглаад маш хямд байдлаар хийх боломжтой болсон байлээ. Тэгээ эдрийг айгүйх оюутан залуучууд сонсч ийл анхаараасаа гэж хүсэх байна. Тэгээд дараагийн ярилцах хэсэг маань болохоор бичгтэй холбоотой. Тийм илүү креатив. Тийм ер нь бол та бүгдээрээ мэдж байгаа маш модон. Маш модон яг хөө ингээд нэг текстүүдийг ингэж гаргаж өгдөг байгаа ч гэсэн одоо маш олон хүмүүс маркетингийн юмнууд дээр ашигладаг, сошиал постууд дээр ашигладаг гэдэг мэдээлэлүүд байдаг ч гэсэн айгүй модон байдаг байсан. Тэгээд яг үнэхээр чат GPT ч юм уу эсвэл чатбот бичсэн байгаа нь мэдэгдсэн. Гэхдээ яг одоогийн GPT 5-ын хувьд илүү ийм органик гэх юм уу те ялангуяа монгол хэл дээр илүү тийм органик болж өгсөн байлээ. Тэгэхээр та энийг илүү креативити байдлаар ашиглаад үзээрэй. Тэгээд мэйл эдэр дээр бас холбож болж байгаа тийм. Тэн дээр нөгөө нэг юм дээр мэйлээ холбож болно, Google Calendar-аар холбож болно гэдэг. Одоо энэ нэг эйжентик төлөвлөд байхгүй юу? Яг төлөвлөд холбогдоод эхэлж байгаа гэсэн үг. Одоо нэмэлт төлөвлөд. Тэгэхээр одоо би ингэж болно гэсэн үг. Одоо жишээ нь би юм технологийн мэдээ хийдэг нөхөр. Тэгэнгუთ л мэйлээ холбоод за би ийм мэдээллүүдийг өглөө авмаар байна. Надаа энэ мэдээллүүдийг тэгж боловсруулад өглөөний тэдэн цаг гэхэд мэдээлэл өгчий имэйл рүү явуулаад. Тийм. Болно. Одоо тэгэнгუთ бас ингэж болно гэсэн үг. Одоо voice modтай шүү дээ. Voice modтойгоо яриад за би маргааш өглөө 11 цагаас хуралтай шүү. Тэмдэглээрээ гээл орчихно гэсэн. Тэгэл тэгэнгуთ маргааш Google Calendar руу яваад орчихно гэсэн үг байхгүй. Тэгэнгуთ чи Google Calendar та 11 цагаас тэдэн цагийн хуралтай юм биш үү гэнэ гараад ирдэ шүү дээ. Тийм боломж гараад ирчихэж байгаа гэсэн үг байхгүй. Гэтэ энэ бол өмнөх өөр загварууд төр байдаг л та. Тий байгаа. Зөндөө олон фичерүүд стартапууд төр байгаа. Манус дээр байдаг сүултээ ороод ирсэн байсан. Манус бол бүр ингээд буцаагаад хариу өгж мөгдөг, notification өгдөг системтэй нэ. Календартай холбогддог. Манус амар сайн шүү дээ. Цаана бас клауд байдаг. Сарын 60-д тийм гэхдээ би надад бол үнгүй хэлбэр нь болоод идэв юм аа. Гайг. Сардаа нэг хідэн юу өгöd идэв юм аа. Тэгэхээр тэр үнгүй хэлбэр дээр би ашиглаад идэв. Тэгээд яг яасан тусан таскууд дээр би нөгөө код их бичдэг болохоор надад ер нь клауд багтал биш ээ. Copilot багтал ер нь болчтой юм л та. Бусдаар бол би нэг тэгж гүнзгий юмнууд дээр ашигладаг. Тэгээд нэр creativity тал дээр AI дээр нэг юм асуудал байдаг байхгүй юу? Тэрний юу гэхээр ингэ нөгөө ангаа бичиж чаддаг байхгүй юу? Би түрүүн яг ярих чаад мартчихэж. Анган дээр амар асуудалтай. Ямар нэгэн байдлаар ангаа бичгээд хүний инээдийг хүрэхээр ангаа ер нь бол бичиж чаддаг байхгүй юу? Тэгэхээр бид өнгөсөө энэ дээр бичүүлж үзлээ л дээ. Тэгээд би зүгээр сая ангаа бичээд өгөө гэд монголоор яасан. Тэгсэн чинь багш за хүүхдүүдээ энэ өгүүлбэрийг англиар орчвол миний нохоо алин мэддэг гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь бат my dog eats apple гэдэг байгаа байхгүй. Тэр чинь багш нь apple гэдэг үг өмнө нь app аавн шүү дээ. Эн аавн шүү дээ. Дахиж эхэлдэ гэдгсэн чинь my dog eats an apple гэсэн чинь за сайн байна. Одоо чи хэлийн хтөвшин гин гэсэн чинь my apple eats a dog. Ер нь яг гэдэг. Тэгээд дажгүй сайжирсан байна. Энэ өмнө нь ерөөсөө ингэхэд ер нь нэг юм бас ер нь л хэцүү байсан байхгүй. Тэгээд эн чинь нэг юм уялдаа холбоо амар сайн харах хэрэгтэй байдаг. Ер нь бол ангаа юм жоок бичих тал дээр. Гэхдээ химл оюунууд одоогийн large language model дээр суурилсан, transformer дээр суурилсан мэдээлэл ер нь чаддгүй байхгүй. Тэгэхээр энэ бас ингээл ахаал явж л байгаа юм байна. Ер нь бол. Гэтэ энэ дээр бас судалгаа гарч ирэх баг. Тийм байна. Илүү хүмүүс өөрсдөө янз янзаар туршаад эхлэхээр энэ айгүй гой юмнууд гарч ирнэ. Тэгээд маш олон удаа давтаж хэлсэн нэг зүйл байгаа. Тэгээд өдөр тутамдаа чат GPT-г ашиглаж байгаа хүмүүсийн миний хамгийн ихтгэлтэй байгаа зүйл нь нэг зүйл. Хүн болгон ядаж нэг удаа чат GPT-гээс эрүүл мэндтэй холбоотой асуултаа асуусан бай. Би бас хэд удаа асууж байсан. Тэгээд хүмүүс бол ер нь бол өөрсдийнхөө эрүүл мэндийн ийм туслахын
хэм маягтайгаар аль хэдийн ChatGPT ингээд хэрэглээд дадсан байгаа нь бол айгүйх ажиглагдчихж байгаа. Гэхдээ ChatGPT-ийн хувьд дараагийн хамгийн сүүлийн үйлбэр нь юу гэдэг вэ гэхээр та заавал очиж эмчэд үзүүлээрэй. Энэ бол эмчийн зааваргүйгээр ийм хийж болохгүй шүү гэдэг зөвлөгөөнүүд өгдөг байсан. Тэгэхээр OpenAI хувьд ч гэсэн яг энэ боломжийг өөрсдөө маш сайн анзаарч хараад энэ чиглэл дээр айгүйх ахиц гаргасан болов уу гэж бол би анзаарсан. Тэгээ яг одоогийн байдлаар эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх боломжтой хамгийн чадварлаг чатбот ChatGPT. Тийм, эрүүл мэндийн ер нь бол нэлээд ер нь бол имзэг юу шүү дээ. Тэгээ ийшээ гэхдээ бас мэдээлэл оруулахдаа бас нэлээд анхаарч ах хэрэгтэй шүү. Хэрвээ оруулж байгаа бол тийм. Гэхдээ ер нь бол энэ бас амар нэлээд чухал. Цаана бас эрүүл мэндтэй холбоотой таск ч өөрөө нэлээд юу гэдэг хэцүү тасагт ордог. Тэгэд одоо энэ дээр бол сайжирсан гэдэг бол одоо API гараад бусад одоо нэг компаниуд, эрүүл мэндийн компаниуд эсвэл эрүүл мэндийн компаниудад үйлчлэгээ үзүүлдэг компаниуд ч юм уу, эмнэлгүүд ч юм уу тэд нар одоо ингээд өөрсдөн дээрээ ашиглах боломжтой болж эхэлж байгаа. Тэр бол амар том давуу тал. Ер нь бол байгаа хамгийн сайн модель гараад ирлээ л гэж ойлгож болохоор байна. Тэгэхгүй бол өмнө иймэрхүү эрүүл мэндийн талын юмнууд дээр open source модельүүд ашиглаад тэгээд энэ дээр нэмэлтээр fine tune хийж нэмэлт сургалт хийгээд тэгээд ашигладаг байсан байхгүй. Тэгс чи одоо байж болох хамгийн сайн хэлбэр нь гараад ирлээ. Тэгвэл одоо бид нар зүгээр ашигласан баг хамаагүй юм том болчихж байгаа. Тийм ээ. Тэгээд энэ өөрсдийнх нь гаргаж ирсэн энэ health bench гэдэг benchmark гэдэг юм тий яг энэ эрүүл мэндийн үйлчилгээний. Тэгээд энэ benchmark дээр яг одоогийн байдлаар GPT-5 46.2% үнэлгээ авсан байна. Тэгээд энэ benchmark нь яг ямар benchmark байдаг вэ гэхээр нийтдээ 60 гаруй орны ийм 262 эмчнэрийг ингээд цуглуулад тэгээ ийм 50000 гаруй бодит кейс дээр ингэж тулгуурлаж хийсэн нэг ийм benchmark байд юм. Тэгээ энэ benchmark дээр ерөнхийдөө ингээд эрүүл мэндийн үйлчилгээнүүдээ ингэж туршиж үзээд гаргасан чинь ер нь бол яг одоогийн байдлаар бол хамгийн чадварлаг байгаа гэдэг нь харагдсан байна. Тэгэхээр та бүхэнд бол зөв хувийн зөвлөгөө өгөхөд мэдээж ингээд яг эрүүл мэндтэй холбоотойгоо бичиг баримт ч юм уу эсвэл нөгөө нэг тийм зураг гэдрээ заавал юу яах биш, оруулах биш тий зүгээр ийм prompt байдлаар асуугаад тэгээд ийм эрүүл мэндийн үйлчилгээнүүд дээр ийм юм өвдөжээвэл энэ нь ингэж нөлөөлж байгаа юм байна гэдэг юмнуудыг аваад тэгээ тэрийгэ дараагийн шатн дээр ингээ эмнэлэгт очиж үзүүлэх би эсвэл ер нь үзүүлэхгүй бол болохгүй юм байна гэдэг сэжрүүдээ авахтаа ер нь ашиглавал зүгээр юм шиг санагдсан шүү. Тийм. Тэрнээс шул яг ChatGPT-ийн хэлснийг бас битгий юу ягараа хэрэгжүүлээрэ. Энэ дээр нөгөө hallucination гэдэг ойлголт байгаа. Тийм. Худлаа ярьдээ шүү наадах чинь. Тийм. Гэхдээ ChatGPT 5-ын хувьд бол худлаа ярих хувь нь бүр огцон буурсан байлээ тий. Харин тий. Одоо тэр 4.6% тий үзүүлэлтсэн тий. Тий, нийт юуны одоо тестэн дээр 8 юм биш үү? 4.8. Тий, 4.8% алдаа өгч ийн гэдэг бол энэ бол бүр нэлийн сайжирсан байгаа байхгүй юу? Ер нь бол 95% та зөв хариулж ийн гэсэн үг үү? За ер нь бол тий юу хийхгүйгээр гэсэн үг тий. Тий, hallucination хийхгүйгээр 95% та зөв мэдээлэл өгж ийнө гэж байгаа ч гэсэн. Гэхдээ тэрийг нь яг ямар үед нь гэж харж байгаа вэ гэхээр reasoning буюу одоо ингээд reasoning гэдэг ойлголт байгаа. Тэгэхээр тэр нь яг яадаг вэ гэхээр илүү удаан ачааллаад тэгээ дата сангаасаа илүү мэдээллүүд ингэж татаад тэгээд та бүгдийн асуусан асуултанд ингээд илүү одоо нухацтайгаар хариулдаг гэх юм уу. Тэгээд яг одоогийн байдлаар бол энэ reasoning гэдэг ийм логик сэтгэлгээтэй энэ функцүүдийг нь болохоор монгол хэлээр нэг ийм бодох ч юм уу те эсвэл тунгаан бодох эргцүүлэн бодох гэж бол орчуулж байгаа. Тэгэхээр яг энийг нь ашигласан тохиолдолд бол 4.8% юм бол ийм hallucinationтэй байгаа. Hallucination гэдэг нь бол ерөнхийдөө хий үзэгдэлч гэж бас заримдаа ярьдаг тийм. Гэхдээ юу шүү. Reasoning модельүүдийн хувьд хэрвээ reasoning модель ашиглаж байгаа үед бол англи хэл дээр л ашигласан зүгээр. Тийм. Монгол хэл бусад ер нь бол англи хэлээс бусад хэлүүд дээр ер нь бол шууд огцон мундаг. Бүр зүгээр энгийн байгаагасаач reasoning хийхгүй байсан үеэсээ ч муу хариулт өгдөг. Тиймэрхүү юмнууд алдаанууд гардаг байгаа. Тэнгууд энэ дээр нөгөө нэг бенчмаркийн тест хийж байгаа датанууд байдаг байхгүй. Тийм датанууд одоо монгол хэл дээр бас гарах хэрэгтэй байгаа. Ер нь бол би бас яг ингэж ашигладаг зөв. Англи хэлээр асуугаад. Тийм.
Тэгээд орчуулчихдаг. Тэгж ер нь ашигласан гэх бах. Энд тийм. Тэгээ бүр ингээ хитрхийн өндөр түвшний англи хэлний ойлгохгүй юмнууд байгаа дэвэл тэднийг ингээд хэсэгчлээд орчуулад авчиж болно. За одоо бенчмаркуудыг ярив тий. Тийм за тий. За бенчмаркуудын хувьд бол маш олон төрлийн бенчмаркууд ер нь байгаа. Ер нь бенчмарк гэж ер нь яг юу вэ? Бенчмарк гэхээр одоо нэг моделийн гүйцэтгэлийг хэмжиж байгаа гэсэн үг. Тэгээд AI чинь одоо энэ LLM суурьтай AI-уудын чинь гүйцэтгэлийг хэмжих өөрөө нэлээд том таск байхгүй. Нэлээд хүнд таскт ордог. Тэнгууд одоо хамгийн анх нэг Facebook Llama-г open source болгоод гаргаж ирсэн шүү дээ. Тэгж яхад Марк Зукерберг хамгийн анх хэлж ирсэн. Яагаад модельөө open source-лоод гаргаж байгаа юм бэ гэдгсэн чинь тухайд ер нь бол энэ LLM-ыг тест биднэрт хэрэгтэй байна. Тэрэн дээр хөгжүүлэлтэнд нийтээрээ ер нь бол зүтгэцгээе гэсэн агуулгатай юм ярьж ирсэн байхгүй. Тэгээд одоо зөндөө олон бенчмаркууд гарч ирсэн. MMM юу гэдэг ч юм уу те. Энэ бол ер нь бол хамгийн алдартай мультимодалыг яг нэг сайн ойлголцох нь хувь хэрэг байна вэ гэдэг талаар байдаг. Эдгээр яг нэг ямархуу юм байдгийн болоо гэж та бүхэн сонирхож байгаа бол амар энгийн янз янзын асуултууд байна. Тэгээ хариултууд нь байж идэг. Тэгэл промпт дээр асуултыг өгч нь хариултыг нь хариулах хэрэгтэй. Тэгээ тэрнийх нь хуваар ер нь бол гараад ирж байгаа гэсэн үг. За хамгийн эхнийх нь бол AI, ME буюу за Америк нэгдсэн улсад хэрэгждэг Америк нэгдсэн улсын ахлах сургуулиудын ерөнхийдөө математикийн олимпиадын бодлогоодаас бүрдсэн тим бенчмарк байгаа. Тэгээ энэ бенчмарк дээр ChatGPT 5 Pro болохоор 96.7. Тэгээд зарим дээр нь 100 байгаад байна тий бас. Энэ юу түүл дээр нь Python ашигласан гэж тэгж байгаа байх. Node tool дээр 96.7 таа байгаад байгаа шүү дээ. Тэгэнгүүт toolтэй болохоор энэ дээр Python гэж гарч ирсэн байна. Хэрвээ Python ашиглаад эхлэх юм бол 100% таа. Энэ дээр чинь нэг гэхдээ математикийн олимпиадад орж байгаа хүмүүс Python дээр код бичээ суугаад авахгүй л байх л та тий. Тэгэхээр яхаа ингэж хоёр тусдаа гаргасан баг ер нь бол. Тийм байна. Тэгээд ерөнхийдөө өмнөх загвартайгаа ямар хуу байсан бэ гэхээр GPT-4 буюу яг бидний зүгээр ингээ маш их хөргөө ашигладаг байсан загвар нь 42.1% байсан байна. Тэгээд өвөг 3-ын хувьд болохоор нэг 88-аас 98-ийн хооронд тий ямар түүл ашиглаж байгаа гэдгээс шалтгаалаад ингэж энэ дээр хэлбэлцдэг байсан байна. Тэгэхээр энэ бүгдээрээ 96-аас дээш болцсон. Түүл байсан ч байгаагүй ч ер нь 96-аас дээш болцсон гэдэг юм. Ийм болсон байна. За дараагийнх нь болохоор одоо экспертийн төвчний математик тий. Энэ бол яг нэг хамгийн хүнд таск шүү дээ. Ер нь бол AI-ийн хувьд бол хамгийн хүнд таск. Гэхдээ энэ дээр ер нь бол бас тодорхой хэмжээнд сайжирсан байна. 32 түүлээ ашиглаад 32%. Ерөнхийдөө ахиас бас нэг 2 дахин нугуулж муулсан нэг тиймэрхүү тий. Тийм энэ дээр ер нь бол угаасаа бүх модулууд л ер нь иймэрхүү байдаг. Тэгэхээр энэ дээр бол бас нэлээд сайжирсан байна. Гэхдээ математикчд энийг бол яг нэг бодлого бодуулахаас илүүтэйгээр бас нэг хамтрагч түүлээ болгоод явдаг юм байл л дээ. Хамт ашиглаад явдаг. За Harvard MIT математикийн бодлого бодох шүү гэн тий. Тэр болохоор энэ дээр бол 100% гэж шүү дээ. Тийм энэ дээр 100%. За миний хамгийн их сонирхол татсан зүйл нь болохоор PhD төвчний шинжилгээ ухааны асуулт хариултууд байгаа юм. Тийм. Энэ бол GPQI Diamond A гэдэг Diamond гэдэг ийм нэртэй бенчмарк байгаа. Тэгээд энэ дээр ерөнхийдөө GPT 5 болохоор маш өндөр үзүүлэлтийг үзүүлсэн байгаа. За GPT 5 Pro-гийн хувьд болохоор 89.4%. За 5 Pro ямар нэгэн түүл ашиглахгүйгээр 88.4. За GPT 5-ийн хувьд болохоор 87.3. За энгийн бас ямар нэгэн түүл ашиглахгүйгээр бас 85.7 гэх мэтчлэн. Тэгэхээр эндээс юу харж болох нь вэ гэхээр яг ийм PhD төвчний буюу яг ийм докторийн зэрэг хамгаалсан эксперт мэрэгжилтнүүдийн шинжилгээ ухааны суур асуултуудад тий шинжилгээ ухааны асуултуудад ерөнхийдөө 85%-аас дээш хариулж чадчихж байгаа. Тийм энэ дэр гэхдээ нэг юм нэх юм бол энэ нэг яг тогтсон нэг одоо би нэг PhD байлаа гэж бодъё л та. Одоо би химлоны компьютер сайенсаар PhD хийсэн байлаа. Би компьютер сайенсынхаа юмыг сайн мэдэн штэ. Бусад салбарынхыг ер нь л тэгэл тэгдэж штэ тэгж штэ тий. Гэсэн чи энэ асуултууд дотор бүх салбарууд байж байгаа байхгүй. Тэнгүүд ийм асуултан дээр хүн болвол
хизээч 89 ер нь авахгүй тий. Тэгж яхад Тэр нь л тий. тий нэг тухайн салбараар нь гэвэл яах вэ байж болох юм. Тэгтэл эн чинь ингээд амар олон салбарын ингээд юунууд яг суур пэйж. Тэгэхээр энэ GPT-5-ыг одоо PhD level-ийн гэж хэлхийсээр аргагүй л болж байгаа. Тийм. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа юу вэ гэхээр бид нар өмнө нь маш олон удаа ийм зүйлэл ярьдаг байсан. Ширээн дээр чинь маш хүчирхэг компьютер байна. Эсвэл халаасан дотор чинь одоо хамгийн хүчирхэг компьютер байна гэдэг ч юм уу, тийм ухаалаг утас байна гэдэг ч юм. Тэгвэл өнөөдөр бидний халаас улан ширээн дээр докторийн төвшний бүх салбарын докторийн төвшний мэдлэг байна. Тэгэхээр энийг хэн яаж хэрэглэх вэ гэдэг л асуудал одоо гарч ирж байна. Тий. Одоо яаж ашиглах вэ л гэдэг тий. Тэн дээрээ өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй л болж байгаа гэсэн үг шүү дээ. Тий. Тэгээд энэ ягаад GPT-5 бас айгүй юм өндөр хүлээлттэй байсан бэ гэдгийг бас нэг тавчхан яриа гэж бодлоо. Тэгээд ер нь бол 22 оны 11-р сард ChatGPT анх лонч буюу ингээд бүх хэрэглэгчдэд нээлттэй болж байгаа шүү. Тэгээ энэ болохоор ямар нэгэн төлбөргүй зүгээр юм бүх хэрэглэгчд үнэгүй ашиглах боломжтой систем байсан зүгээр юм чатбот. Тэгээ ерөнхийдөө тухайн үед болохоор нэг хэвлэлүүдээр айгүйх шуугаад тэгээ хүмүүсийн хэрэглээнд ерөөсөө нэг нэвтэрч чадаагүй. Яагаад вэ гэхээр тэр тухайн үед суурилж байсан GPT 3.5 гэдэг загвар бол нэг тийм өдөр тутамдаа ашиглахад бол төдийлөн үр өгөөжтэй биш тийм систем байсан тийм загвар байсан. Тэгээд дараад нь нэг 3-4 сарын дараа GPT 4 гараад одоо ер нь 4-р үеийн загварууд гэж хэлж болно. Тэгээ энэ 4-р үеийн загварууд дээр болохоор за зураг генерейт хийдэг боллоо тий, бичлэг хийдэг боллоо, ярьдаг боллоо, сонсдог боллоо, ямар нэгэн даалгавруудыг автоматар хийдэг боллоо гэдэг ч юм. Маш олон төлөвүүдийг ингээд өөртөө одоо нөгөө нэг юм маш олон салаалцсан хотгонууд байдаг шүү дээ тий. Ярин яг тийм хотго шиг болж ирсэн. Өөрийг ингээд зэвсэглээл хийсэн гэсэн үг тий. Тийм тэгснээ орчуулгын сайжирсан Монгол хэл орж ирсэн. Дэлхийд ирэх бараг нийт хүн амын 95% нь тай харьцаж чадах харж болсон гэдэг л тий. Тий, ингэж өөрийгөө тоногж жагаад 2 жил гар ингэж тоногж жагаад тэгээд 2 жилийн дараа ерөнхийдөө өөрийнхөө суур фаундейшн загвар дээрээ маш том өсрэлт хийж байгаа. Тийм учраас энэ айгүй чухал байгаа гэж хэлэхэд болно. За дараагийнх нь бенчмарк болохоор кодтой холбоотой тий. Ерөнхийдөө тэгээд энэ кодтой холбоотой бенчмаркууд дээр миний бас энэ анзаарж байгаа ер нь бусад стартапууд бас юу яачдаг гэсэн тий. Ганцхан өөрсдийнхөө бенчмаркуудын жишээнүүдийг биш бусад өөр компаниудынхаагаа ч гэсэн харьцуулдаг тий. Тэгээд OpenAI өөрсдийнхөө тавьж байгаа дэр болохоор зөвхөн өөрсдийнхөө харьцуулсан л байгаа юм тийм. Тэгэхээр энийг яг тусад нь гарсан бенчмаркуудыг нь дахиж хармаар юм байна. Гэтэ яг энэ нэг SWE гэдэг бенчмарк чинь бас ер нь бол стандарт бенчмарк. Тэгэхээр хэдүүлээ харчиж болох бах бус модулүүдтэй. За тий хараад үзье. Тий. Энэ дээр юу гарч ирэх нөө? Энэ болохоор код бичдэг бенчмарк. Тий. Тийм ер нь бол код бичих чадрыг л шалгаж байгаа гэсэн үг. Энэ дээр энэ дээр өөр дээр нь байх шиг байна. Энэ дээр юу н алга. Гэхдээ яг ингээд харах юм бол Cloud 4 Opus, Cloud 4 Sonnet бол 67%-тэй байд юм байна. Тэнгууд сая манай GPT-5 маань болохоор reasoning-ийг нь хэлэх юм бол 74%-аар авчиж. Тэгэхээр ер нь бол код бичих чадвар дээрээ cloud-ыг бол давсан байна. Бенчмаркаараа. Гэтээ яг нэг төлөвтэйгээ харилцах одоо бидний ашиглаж байгаа миний ашиглаж байгаа төлөвтөр орж ирээд хэр уялдаа холбоотой болоод эхлэх юм. Тэр үед л яг бодит хэрэглээнд ороод эхлэх үед. Одоо арай болоог байна. Нэг ч хоног биш үү гараад. Тийм. За, кодингийн хувьд бол иймэрхүү байна. Тэгээд дараагийн бенчмарк нь юу вэ? За энэ бас кодтой холбоотой тий. Кодтой холбоотой юмнууд бол гэтээ бол амар сайжирсан байна уу? MMMU энэ бол ерөнхий одоо ийм маш олон мэдээллийг дэлхийн уялдаа холбоог нь ойлгоод тэрнээсээ ингээд ямар дүгнэлт, ямар хариулт өгж гаргаж чадчихвэ гэдгийг нь ерөнхийдөө сорж байгаа тийм бенчмарк гэж ойлгосон би мөн үү? Тийм дотроо бас хэд хэдэн юунууд байдаг л та. Төрлүүдтэй. Энэ дэр бол problem solving хэсэг нь байна. Prawn байна тий. MMU frog гэдэг. За энэ дээр болохоор 84 хувьтай байна. Хамгийн дээдл дээр тэгээ reasoning-ийн хувьд болохоор мэдээж иймэрхүү өндөртөө байна. Тэгээд эрүүл мэндийн хувьд болохоор бид түрүү ярьсан. Тэгээд эрүүл мэндийн хувьд бас
яаж ашиглахаас reason байна уу эсвэл зүгээр энгийн үед ашиглаж байгаа юу гэдгээс шалтгаалаад ерөнхийдөө 46-аас 67% байгаа. Тэгээд дараагийнх нь яг энэ надад бас айгүй их чухал санагцсан. Яг ийм economic ийм бодит ийм чухал даалгаврууд дээр ерөнхийдөө хэрхэн яаж ажиллаж байгаа вэ гэдэг нь бас нэг ийм 43-аас 47 гэх мэтчлээ. Ерөнхийдөө энэ бенчмаркууд бол ер нь цаашдаа бас ганцхан OpenAI өөрсдийнх нь гаргасан бенчмаркуудаас гадна бас маш олон жишээнүүд өнөөдөр маргаашнаас ер нь гараал эхэлж байгаа хэл та тий. Тэгээд эдгээр дээр өөр үлдсэн чухал бенчмарк байна уу? Өөр үлдсэн ч гайг баха. Ер нь ингээл дуусчлаа тий. Тийм. Тэгээд бенчмаркуудын хувьд болохоор ерөнхийдөө нэг иймэрхүү чадрууд дээр маш сайн байна. Тэгээд ChatGPT-тэй холбоотой өөр бусад ганц хоёр мэдээллүүдийн талаар бас ярил 700 сая хэрэглэгчтэй болцсон 500 тэрбумын үнэлгээнд хүрж байгаа гэдэг мэдээлэл байгаа. Тэгээ 500 тэрбумын үнэлгээ гэдэг чинь SpaceX байгаа. SpaceX 340 орчим байдаг байхгүй 350 ч юм уу. SpaceX-ийг даваад дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй стартап болж байгаа. AI гэдэг. Амар уу. Тэгээ хэдхэн жилийн дотор тий. Тэгээ хэдхэн жилийн дотор. Одоо чи боддоо 32 сар. Ер нь бол энэ технологийн компаниуд зөө юм зах зээлийн үнэлгээ мөнгөн дүн гэдэг зүйлийг бүр ерөөсөө юм утгагүй болгож байна. Ерөөсөө л утгах нь одоо энэ Microsoft Nvidia хоёр зөө $4.80 үнэлгээтэй буюу манай эдийн засгаас 200 дахин том. Тэгэхээр амар готормоор байдаг тэгээд. Тийм готормоор байдаг. Гэхдээ яалтч нөгөө нэг юм технологийн бүтээгдэхүүн гэдэг талаас scale маш сайн хийж чадвал буюу чи олон хэрэглэгчид тохиромжтой үнээр нь бүтээгдэхүүнээ маш сайн тухайн салбарын бүтээгдэхүүний үнийг хүргэж чадах юм бол тэг нэрээсээ гайхалтай юм байна. Нэрээсээ божинчиж. Би сая энэ дээр нэг түрэн бенчмаркуудын харьцуултыг гаргаад ирлээ л дээ. Тэгээд тэгсэн чинь энэ дээр бол угаасаа бүр шууд тэргүүлж байна. Ерөнхий үзүүлэлтээрээ. Ерөнхий индексээр бол 69 гэдэг оноогоор тэргүүлж байна. Манай нөгөө айхтар Gemini 2.5 Pro маань нэлээ хаашаа яваад гисэн байна. Хоёрт ер нь бол Grok орж байна. Medium GPT-5 medium ч гэсэндээ ер нь бол энэ бенчмаркаараа нийт бенчмаркуудын одоо дундаж оноогоор гэсэн үг байхгүй. Medium GPT-5 medium нь одоо 2 дугаар байранд ороод ирж байна. High нь бол нэгт байна. Тэгээд араас нь Grok 4 орж ирж байна. Medium нь 2 дугаар байранд байна гэдэг чинь Gemini 2.5 Pro-гоос өндөр. Тийм. Grok 4-өөс өндөр. Йоо энэ харин тийм. Энэ бүр үнэхээр яг тийм medium гэд хэлж байгаа бол энэ цаана модельийнхаа сайзын хувьд ч гэсэн дээр нь бол жижигхэн байгаа. Миний хувьд бол тэгжиж жижигхэн бийж Gemini 2.5 Pro-гоос амар байна гэдэг бол. Одоо за нэг яриаггүй баг ганцхан л зүйл баг шиг байна те. Токны хувьд 400 мянга байсан те. Gemini 2.5 Pro-гийн хувьд 1 сая байна те. Тэгэхээр энэ хоёрын ялгаа юу нь яаж харагдах вэ? Энэ бол яг энэ ялгаа ч нэг сүртэй мэддэхгүй баг. Гэхдээ энэ дэр нэг юм юу бид юм аа. Одоо та бүхэн ингээд ChatGPT рүү орох болгон шинээр цонх гарч ирээд байдаг шүү дээ. Шинээр чат нэг цонх гарч ирээд байдаг шүү дээ. Тэр чинь зүгээр ингээд нэг зүгээр тэгээд бодоод хийцэн биш байхгүй юу? Тийм, тохиолдол юм биш байхгүй юу? Тэр чинь бол саяны тэр контекстийн урттаа баригдаж байгаа гэсэн үг юм. Хитрхи их болоод ирэх юм бол хажисны шигсдэг асуудал үүсдэг. Нэгсэндээ өмнөхөө байнга санаа явуулах хэрэгтэй болж байгаа шүү дээ. Нэг чатан дээр ингээл өргөжүүлээ явуулах юм бол. Тэгээд энэ бол бид нар нэг чатан дээр 400 мянгаас илүү токентэй байх боломжгүй. Гэхдээ яг энэ их контекст дээр ажилтдаг дээр бол Gemini 2.5 Pro бол тасархаа төрүүлт юм уу? Юусе. Одоо хэлснээ ши хийхгүйгээр яваад байж чаддаг. Одоо нэг юм асуулт байна. Тийм. Одоо жишээ нь ингээд би ингээд шинэ new tab нэг ингээд шинээр ингээд бичиж явж байгаа шүү дээ. Тэнгуул за маргааш нь ингээд дахиад тэнгуул ингээд хаагдал нэгдэл яваад шүү дээ. Тэгээ би маш олон хүмүүсээс бас ийм юм сонссон зав. Миний бүр ингээд хэдэн сарын өмнө ярьжсэн зүйлийг ChatGPT санаад надад хариулт өгдөг гэдэг ч юм уу тий. Тийм тэн дээр яг юу болоод байгаа. Тэн дээр цаанаа юу байгаа гэвэл байж болох вэ гэвэл би бас яг сайн мэдэхгүй л юм л да. Гэтэ юу байж болох вэ гэхээр нэг бидний ярьж байгаа өгдлийг ерөнхийд нь ингээд нэг vector database гэдэг юм хадгалдаг байхгүй. Тодорхой хэмжээгээр хадгалчихна. Тэрийг байнга санаадах шаардлагагүй. Vector database эсвэл knowledge graph гэдэг хоёр юм байдаг байхгүй. Энэ хоёрын нэг л цаанаа байгаа байх.
гэж бодож байна. Угаасаа бүх химэл оюунууд цаана эдрийг ашигладаг. Тэнгууд шин цонх нийцсэн мөртлөө намайг мэдээд ийн гэж байна шүү дээ. Тэнгууд энэ яаж байгаа вэ гэхээр би шин цонх дээр асуулт асуулаа. Тэнгууд миний асуултыг цаашаага vector database буюу миний өмнө байсан бүх текстийг хадгалсан нэг database дотроос ерөнхийд нь хайгаад хайлт хийгээд хамгийн ойролцоо текстүүдийг нь гаргаж ирэнгуутаа шинээр өгж байгаа хариултан дээр нэмээ гаргацдаг байхгүй. Энийг RAG гэж хэлээд байдаг байхгүй юу? Тийм тэгэнгუთ ийм техникийг ер нь бол ашигладаг. Эсвэл knowledge graph гэдэг тухайн хүн дээрээ граф ингээ үүсгэждэг. Энэ хүн иймэрхүү юм хийдэг, ингэдэг тэгдэг гэсэн юмнууд үүсгэждэг байхгүй. Тэгэнгუთ энэ хоёрыг хоёулангийн ер нь бол одоо орчин үеийн AI-д ашиглаж байгаа. ChatGPT ч гэсэн цаанаа тэгж ашиглаж байгаа байх. Тэнгууд энэ ингэж хийснээрээ ямар асуудлыг шийддэг вэ гэхээр саяны тэр нэг контекстийн баригдмал байдлаа шийдчихэж байгаа байхгүй. Цаанаа бид нэр ингээ database дээр бүх мэдээллийг хадгалж байгаа. Хэрэгтэй үед нь маш хурдан гаргаж ирээл хариулчихна гэсэн үг. Түүнээс биш бүгдийг ингээд AI маань санаад байгаад хаалбгүй гэсэн үг. Өөр нэг юм сонирхолтой зүйл маш олон хүмүүсээс та бас энийг сонссон баг. Химэл оюуны ингэж хурдан хөгжөөд байгаа нь химэл оюун өөрөө өөрийгөө сургаад байгаа гэдэг нэг юмнууд ярьдаг. Тэ хүмүүс зү яхаа энгийнээр хар яриагаар л ярьж байгаа юм л да. Гэхдээ энэ нөгөө нэг синтетик дататай ер нь л тэ холбоотой юу? Өөрөө өөрийгөө сургана гэдгийг яг аль өнцгөөс хэлж байгаа гэдгийг сургана гэдэг нь зөвхөн яг ингээд өөрийгөө илүү хөгжүүлээд өөрийгөө хөгжихт дараагийн юмнуудыг нь бас AI ингээд бэлтгэхт нь ингээд туслаад байгаа гэдэг ч юм уу тий. Тэгэхээр яг энэ синтетик дата байгаа шүү дээ тий. Ер нь бол өчигдөр ч гэсэн нээлтэн дээр танилцуулган дээр бас синтетик датаны талаар айгүйх яриад өнгөрсөн тий. Тэгэхээр яг энэ синтетик дата байгаа учраас ер нь энэ хөгжил нь илүү хурдан байгаад байна. Тийм яг ярих юм бол нэг чат химлээ өөрөө өөрийгөө сургаагүй сурахгүй гэхдээ өөрөө өөрийгөө сургахад бол нэлийн томор тусалдаг. Синтетик нэгдүгээр датагаар хоёрдугаар гэх юм бол кодоор. Синтетик дата яг юу вэ? Синтетик дата гэхээр real data гэдэг бол бидний үүсгэн дата хэлээд байгаа байхгүй юу? Бид нар ингээд өөрсдөө үүсгээд би Facebook-ээр тэрсүрнэн байна гэдэг бол real data. Тий, real data. Тэгээд би та өнөөдөр Android дээр нийтлэл бичсэн шүү дээ. Тэр бол real data. Тэгэнгүүт химэл оюун өөрийгөө сурахын тулд өөрөө өөртөө зориулж юу яадаг гэсэн. Синтетикээр дата үсгдэг. Одоо робот дээр жишээ одоо Америк гараад байгаа л да. Сүүлд бас нэг Google-ийн юу гарцсан байсан. Jenny гэдэг нэг модель гарцсан. Jenny 3 гэдэг. Тэр болохоор бас яг тийм синтетик датанд зориулагдсан байхгүй юу? Бодит визуал орчин үүсгэн гутаа тэрэн дотроо зөв робот ач сурах чинь гэсэн үг байхгүй. Тэгээ модельээ гаргаад авчихна. Тэр болохоор яаж байгаа вэ гэхээр би нэг юм робот бүтээгээд рил орчинд аваачаа тэрийг унгаж эвдлээд янз болгоод бөө хохирол учруулахгүйгээр компьютер дотор баахан туршиж байгаа л. Тэгээ тэрийг гол нь компьютер дотор турших тэр симуляц хиймэл орчинг нь хиймэл оюун өөрөө үсгэж өгч байгаа гэсэн. Тийм болчихж байгаа гэсэн. Сургалтын датагаа ч гэсэндээ эндээс өөрөө үсгдэг. Гэхдээ энэ дээр нөгөө нэг химэл оюун өөрөө жоохон алдаатай болохоор тэн донд нь хүний оролцоо орж иж мэдээж тэдэрийг засаж залруулах алгоритмаар шийдэх тийм юмнууд бол байх хэрэгтэй. За энд битэрийн дурдаагаа өнгөрсөн маш нэг чухал юм байгаа. Тэр нь юу вэ гэхээр GPT-5 Thinking гэдэг энэ хамгийн өндөр хүчин чадалтай биолог болон химийн салбартай нэг юм зүйл байгаа тий. Тэгээ энийг болохоор яг энэ ерөнхийдөө энэ химэл оюуныг ашиглаад хүмүүс юу ч хийж магадгүй. Маш өндөр эрсдэлтэй учраас хамгийн эхлээд нөгөө сороо дээр ч гэсэн иймэрхүү юмуд аягүй ажиглагдчихсан нэг юм хэсэг бүлэг мэрэгжлийн хүмүүсээр ингээд ашиглуулад тэгээ дараад нь за энийг энэ дээр нь энийг ингэж хязгаарлах хэрэгтэй юм байна. Энийг нь ингэж анхаарах хэрэгтэй юм байна гэд дараад нь энэ паблик руу буюу олон нийтэд хэрэглэн дэвтрүүлдэг нэг юм зарчим байгаа даа тий. Тэгэхээр энийг бас яг ингэж явуулах юм шиг байна тий. Тий. Тэгээд ерөнхийдөө битэрийн ярих зүйлсүүд ингээд дуусж байна. Тэгээд хэрэглэн дэвтрээд хүмүүс янз янзаар гоё туршаад эхлэхээр энэ GPT-5-ын бас өмнөх загваруудаас илүү ялгаанууд нь харагдах бах. Тэгээд сайн альбаны бас нэгэн онцолж хэлсэн зүйл нь юу байсан бэ гэхээр GPT-4 загвар та бүгдийн өмнө нь хэрэгжилж ирсэн хамгийн ер нь цаашдаа хэрэглэх хамгийн тэнэг загвар байх болно гэж хэлсэн ба. Энэ бол маш том сонирхолтой мэдээлэл байсан. Тэгээд нөхөр өөрөө бас нэг газар подкастт орсон байлээ. Тэрийг нь сараахан сонсож юмцсангүй. Тэрийг нь сонсвол бас гой гой мэдээллүүдийг нь хуваалцсанаа. Ерөнхийдөө сайн альбан 3-4 сарын өмнө
хавар санагдаад байна. Ямар мэдээллийг өөрийнхөө Twitter дээр оруулсан бэ гэхээр бид нар AGI-д хүрэх замыг олчлоо. Бид нар AGI-ийнхаа road map-ыг гаргацсан. Буюу хүнээс илүү сэтгэж чаддаг хүн шиг ерөнхий одоо бид нар химэл оюунаас илүү ухаантай. Яагаад тэгж илүү ухаантай гэж хэлж байгаа вэ гэхээр бидний оюун ухаан юм ерөнхий. Бидэрт нөө free will гэдэг ойлголт байгаа. Бид нар ингээ юу хүсхээ ингэж өөрөө мэддэг. Химэл оюун ChatGPT хизээ бидрээс ухаантай болох вэ гэхээр химэл оюун ингээд дүлгөөнийг аягүй гоё жишээ зөө. New chat нэгээд тэг ингээд над руу хай гэж бичиж байгаа үед энэ ухаантай болцсон юм байна. Эсвэл Apple-ийн хийж байгаа нэг юм зүйл. Apple яг юу хийх гээд ингээ бүтлгүүтээ зориод яваад байгаа вэ гэхээр дон нормны ямар системийг ухаалаг гэж үздэг вэ гэдэг зүйлийг дүлгөнөө бас надад ингэж тайлбарлаж өгчээсэн байхгүй. Ухаалаг төхөөрөмж гэдэг зүйл тухайн хэрэглэгчийнхаа ядарсан байна уу, амармаар байна уу гэдгийг нь өөрөө ингэж автоматар зохицуулдаг. Тэгээ чи үнэхээр ядарсан байвал ажлаас чинь чөлөөлөөд, сэрүүлгээ чинь унтраагаад, ажил руу чинь мэйл явуулаад, ажилд чинь явуулдаггүй тийм систем зөө. Тийм системийг ухаалаг төхөөрөмж гэж үзье гэж дон норм ингэж тодорхойлсон юм байна л да, нэг юм хязгаарын тогтоож ирсэн гэсэн. Тэгэхээр энэ рүү Apple явж байгаа. Apple iPhone дээр өөрсдийнхөө экосистем дээр энийг оруулж ирэх гээд байгаа. Тэр энэ рүү бас GPT-5 ер нь дүгсэн харагдаж байгаа. Тэр яг ийм системүүд рүү явж байгаа. Тэгээд OpenAI-ийн бас айгүй чухал анхаарах үз зүйл нь бас юу байгаа вэ гэхээр iPhone-ы дизайныг хийсэн нөхөр байгаа. Та хэд манай сувг дээрээс Johnny Ive-ийн талаарх подкастыг бас сонсож болно. Тэгээд тэр Johnny Ive, OpenAI хоёр нийлээд химэл оюунд суурилсан ухаалаг төхөөрөмж хийж байгаа. Тэгэхээр энэ бас мэдээж маш том зүйл байна. Тэгээд энэ зүйлсүүдийн талаар бид нар ярьдаг байх хэрэгтэй. Энэ шинэ технологиудыг туршиж үздэг байх хэрэгтэй, ойлгодог байх хэрэгтэй. Зах тухаас нь ярьж ийж бид нар ингээд дэлхийн нийттэйгээ хоцрохгүй явах байх. Тэгээд аль болох та хэдэд бас ийм сонирхолтой мэдээллүүдийг бас бид хүргэсэн болов гэж найдаж байна. Тэгээд энэ удаагийн дугаар ингээд дуусч байна. Тэгээд дараад нь ч гэсэн бас ийм чухал үйл явдлуудаар л бид ийм аудио хэлбэрээр шууд подкастуудаа бичээ гэдэг бодлууд байна. Тэгээд ерөнхийдөө зуны амралт дуусч байна, амар ирж байна. Тэгээд бүгдээ одоо ажилдаа орж байна. Тэгээд битэрийг бас анхаар сонссонд баярлалаа. Баярлаа. Тэгээд би төгсгөлд нь нийтлэл дээрээ бичсэн ганц зүйлийг бас тодорхойлж хэлмээр санагдлаа. Тэгээд одоогийнхаа дугаарыг өнгөрөөе. Тэгээд ер нь бол яг ChatGPT-тэй холбоотой маш олон мэдээллүүд интернетээр одоо хөвөрж байгаа. Маш олон хүмүүс хөгжүүлэгч нар эсвэл бичээч бичдэг хүмүүс эсвэл нэг юм зөвлөх мэрэгжилтэй хуульч эсвэл эмчнэр ажилгүй болно. Би ажилгүй болж магадгүй юм шүү. ChatGPT бичээд байгаа юм чи би бичих хэрэггүй юм биш үү гэж маш олон хүмүүс дотроо бодож магадгүй. Маш олон хүмүүс сошиал дээр тийм сэтгэл оруулж байгаа. Монгол гадаад нь хамаагүй. Гэхдээ миний хэлхийг хүсэж байгаа, төгсгөлд нь хэлхийг хүсэж байгаа. Энэ подкастыг эхлүүлсэн бараг нэг 5-6хан л хүн төгсгөл рүү нэрчиж магадгүй. Гэхдээ тэр хүмүүс хэлхийг хүсэж байгаа мессеж юу вэ гэхээр өнөөдөр яг одоо бидний гарт маш том хүч байгаа шүү. Маш том хүч байгаа. Энийг бид нар ашиглахын төлөө өөрсдөндөө илүү үр бүтээмжтэй байдлаар ашиглахын төлөө явцгаая. Тэгээд анхаар сонссонд баярлалаа.